байгаа. За Siberian Wellness компани Sapir Business Leader ийм хүн та бүхэндээ сургалтыг одоо орж байна. За тэгээд асууж тодруулах зүйл байх юм бол та хэд манаас над руу ингээд санаа зовлтгүй хэлээд бас асууж болно шүү. За тэгээд одоо ингээд манай компанид одоо маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд бол байдаг. Та бүхэн маань мэдж байгаа бах тий. Ерөөхдөө ямар бүтээгдэхүүн байдаг гэхээр одоо ингээд таад ер нь ингэдэггүй ингээд тий бизнест ирсэн асгуул ирээд одоо ингээд одоо эмч биш энгийн одоо ингээд юу гэдгийг тий багш ч юм уу ингээд ажилтаа ангаахын төрлийн хүн биш байлаа гэж бодоход ингээ хүмүүс та нараас асуудаг штэ тий ямар бүтээгдэхүүн байдгийм бэ ч гэдэг юм. Эсвэл одоо надад нэг юм зүрхний асуудал байгаа юм аа. Зүрхний бүтээгдэхүүн хэрэгтэй байна зөвлөөч гэд ингээд өөрөөс чинь одоо Сибир хийж яхад асууж болно л да тий. Тэгвэл та хэд маань ерөөхдөө Buy Siberian гэд каталог байгаа штэ. Энэ каталог руугаа оронгуудаа одоо та хэд маань энэ би болохоор ингээд Buy Siberian гэд аппликейшн руугаа орсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний эрүүл мэнд гэдэг хэсэгтэр гараад ирэнгүүт одоо таны эрүүл мэндэд юу хэрэгтэй вэ гэдэг чинь ингээд зүрхний үеийг хоргожүүлэх бие махбод дархлаа гидсний гэд гарч байгаа. За тэгвэл өнөөдрийн хувьд одоо зүрхний одоо та бүхэндээ ингээд хуваалцъя гэж бодлоо. За тэгээд одоо тий зүрх бол одоо яадаг вэ гэхээр одоо хүний хамгийн тов мотор шүү дээ тий. За тэгвэл одоо тий зүрхний асуудалтай хүмүүс одоо энэ дэлгэц харагдаж байгаа болов манайхаа. За тэгвэл зүрхний асуудалтай хүмүүст хэдүүлээ ингээд яг манахаас ингээд санал болгоё гэвэл маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. За ингээд зүрхний хэсэг рүүгээ орлоо. Тэгээ зүрх бол одоо хүний биеийн хамгийн одоо чухал мотор буюу зүрх зогсоход хүний амьдрал тэр чигтээ ингээд зогсдог. Зүрхэнд одоо ямар нэгэн байдлаар одоо шигдээс бүлэн өдрөө үүсгэхэд бол зогсох учраас хамгийн гол одоо хүнийг ингээд урт удаан үе бол ингээд хүнийг өвтгөөл явааддаг. Зүрх бол ингээд хамгийн гонигтай нь одоо гинтхний өдөр одоо бурхны орн руу аваад явчихдаг учраас эрүүл урт удаан наслахын тулд одоо эргэн тойрныхоо хайртай хүмүүст зүрхний бүтээгдэхүүнийг санал болгоё гэж бодвол аппликейшныхаа эрүүл мэндэлт гэдэг хэсэг рүү ороод ингээд зүрхний бүтээгдэхүүнүүдийг та бүхэн маань ингээд судлаарай. За тэгээд хамгийн ихэнд бол би таадыг одоо тий толгой дараалан зүрхний асуудалтай хүмүүст ямар витаминыг зөвлөөрэй гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ Push Box гэдэг энэ улаан өнгөтэй энэ бүтээгдэхүүнийг би та хэдтэй зөвлөж байна. За Push Box-ийн хувьд болохоор одоо маш гоё юм бүтээгдэхүүн байгаа. За Push Box-ийн талаар хэдүүлээ ингээд ороод уншия л та тий. За би яагаад та хэдийг ингээд Push Box-ыг ингээд зөвлөх гээд байгаа гэхээр Push Box маань өөрөө дотор хоёр төрлийн омега 3-тай. Тэгээд ерөөхдөө гурвалсан юм үйлчлэгээтэй байхгүй юу. Тэгэхээр та хэд маань ингээд ороод уншихаар ингээд юмнууд гарч байгаа тий зүрх судасыг эрт хөвгчлөөс хамгаална. За тэгээд ерөөхдөө бол нөгөө зүрх бол юунаас олж үүсдэг вэ гэхээр нэгдүгээрт ерөнхийдөө төрөлхийн гажиг байж болно. Үгүй бол одоо цус өтгөрлөөс болж ингээд зүрхэнд ачаал үүснээс болж зүрх өвддөг. За тэгээд цус өтгөрлийг даралгүйгээр одоо бид нар зүрхийг эрүүл болгоно гэж хизээж байхгүй. Та хэд маань ингээд бодлоо. Хүний судас бол одоо нэг юм одоо манахаар бол энэ бохирын хоолой шигч гэдэг юм ийм байхгүй юу. За тэгвэл одоо ингээд юу гэдэг те за ингээд бодил туслын систем шиг юм судснууд бол ингээд туслын систем шиг юм нарийнхан байдаг. За зүрх гэдэг бол одоо тэр дээд талд нь байгаа тус шиг юм том эргэтэн шүү дээ те. Тэгээд зүрхэндээ шахтангуй суцаар цус хэрэглэх байдаг. Магадгүй та ингээд өтгөн ингээд цусыг ингээд шахах гад ингээд зүрх маань ажиллаад байх юм бол томорно. За тэгээ даралт ихсэн. За тэгээ ерөөхдөө зүрхээр өвдөн өөр ингээд хүндрэлээ гэж бодоход гинэт зүрх зогсох магадлал өндөртэй байдаг. Тэгвэл одоо энэ Push Box-ыг ямар хүмүүс илүү хэрэглүүл зохимжтой вэ гэхээр ерөөсөө л цусыг шингэлхийг хүсэж байгаа бүх хүмүүс Push Box-ыг зөвлөнө. За тэгээ Push Box болохоор дотроо одоо ингээд харахаар юм тайлд маань харагдах нь ийм ууттай байдаг. За тэгээ гурван төрлийн зүйлс байгаа. Нэг уутанд нь одоо юу байдаг вэ гэхээр нэг одоо нөгөө гурван юм байгаа хгүй юу ингээд задлаад харангуй. Тэгэнгүүт нэг нь хоёр төрлийн омега 3 зүрхний болон тархины омега 3 байна. За тэгээд цусыг маш сайн шингэлж өгөн цуцсан доцгоог цусыг хайлуулна. Нэмээд Б-ийн төрлийн витаминтай. Тэгээд зүрхийг өвтгдөг гол зүйл болохоор цус өтгөрлөөс гадна Б-ийн төрлийн витамины дутагдал болсноос болоод цусны дотор талын эндотел гэмпээд ингээд зүрхэнд хэд их ачаал өгснөөс болоод зүрх бас маш их өвддөг. Тэгвэл та хэд маань энэ Push Box-ыг штэ даралт ихсдэг, зүрхээр өвдөг, тархины харвалт өгч байсан тийм хүмүүс ингээд толгой дараалан заавал уулгаарэ. Тэгээд
одоо тэгээ даралт ихсдэг хүмүүс бол маш их зүрхний асуудалтай байдаг. Тэгээд ийм хүмүүст бол заавалчгүй пүс боксыг болгох нь зөв. За тэгээд миний эргэн тойронд одоо гарсан маш гоё одоо би ч одоо ингээд 10 хэдэн жил эмч хийж байгаа ийм хүн байгаа. За тэгэнгүүт одоо тий нөгөө 10 хэдэн жил эмч бэх явцсанд болохоор яаж юм гэхээр мэдээж бидний дотрын эмчнэрийн гол асуудал баг тий нийт үздэг хүмүүсийн маань 50-60% нь юу яадаг одоо нөгөө зүрхний асуудалтай байдаг байхгүй юу. Тэгээд энэ хүмүүс яг юунаас болоод байна гэхээр ерөөсөө даралт ихсэх, эсвэл хитийг ачаалах, нэг бол биеийн төрлийн витамины дутагдал нас болж ингэж одоо зүрх өвдөд байгаа байхгүй юу. Тийм болохоор та хэд маань энийг одоо заавал зөвлөөрэй. Тэгээд ямар хүн зөвлөж болохгүй гэхээр зарим хүмүүс Б витамины харшилтай байдаг. Та нар ингэж харж ирсэн үү? Би бол ингээд Б-ийн харшилтай хүн бол аюу хэцүү. Жишээ нь витамин Б-ийн комплекс утсаар их шууд нүүр нь хөхрөөд шок өгөөл ингээд газар дээрээ нас орчих гээд байдаг юм асуудалтай. Тэгэхээр Б-ийн витамины харшилтай юу гэдэг нэгдүгээр асууна. Хоёрдугаар болохоор загсны тосны харшилтай хүн бас байдаг. Хэрвээ тийм хүмүүс өдр байвал одоо нөгөө нэг пүс боксыг зөвлөж болохгүй. Тэгээд хүмүүсээс сайн асууж агаад гэхдээ ер нь бол ихэнх хүмүүс даралт ихсэлтэй хүн болгон толгой дараалан өгнө. Тэгээ 170 180 даралт нь ихсчихсэн хүмүүс бол пүс боксыг уугаад ингээд даралтны эмнээсээ гарч байгаа тохиолдол байгаа. Тэгээд одоо энэ халууны улирал маш их байна. Энэ халууны улиралд одоо нөгөө цус өвдөлттэй байгаа хүмүүст бол ингээд харвалт өгөх магадлал аюу өндөр байдаг учраас хайртай хүмүүсийн эрсдлээс сэргийлээд пүс боксыг нэг 3 сар 6 сар дараалан ингээд уулгаарай гэж хэлээ. Тэгээд тамхи татдаг, жингээ илүүдэлтэй, чихрийн шижинтэй, за зүрхээр өвддөг, ингээд хавгандаг, шалтгаан тодорхойгүй хавгандаг, амьсгааддаг ийм хүмүүст бол ингээд пүс боксыг бол зөвлөнө. За тэгээд зүрхний цохилтын тоо цөөхөн болоод тэгээд оншин олддоггүй тийм хүмүүст бас пүс боксыг зөвлөе шүү. За тэгээд одоо Е амин дэмийг бас зүрхний асуудалтай хүмүүс бас давхар ингээ хавсарч уулгаж болно. За Е амин дэмийн хувьд болохоор ерөөхдөө эсэлттэй эстрэг үйлчилгээтэй. За тэгээд суцсны уян хатам чанарыг ингээд хангаж өгдөг байхгүй. Тэгээд суцсны одоо эндотелийн дотор талыг ингээд маш сайн ингээд гэмтлээс сэргийлж өгдөг. За тэгээд муу холестеринийг бол одоо нөгөө багасгаж өгөх үйлчилгээтэй. Тэгээд эсэлттэй эсрэг, хөвшилтэй эсрэг гэдэг үйлчилгээтэй. Тэгээд дайлангуй нөгөө цус бүлэглэлтийн асуудалтай хүмүүст бол ингээд заавал Е амин дэмийг нэмэлтээр шаардлагатай байдаг. За тэгээд мис засалд орох чаах үед бас Е амин дэмийг бас өршлөн сэргийлэхээр ингээд бас уулгаж болно. За тэгээд Е амин дэм бол зүрх судасны эсрэгүүцлийн эсүүдийн одоо эсэлтлийн гэмтлээс сэргийлж яадаг. За тэгээд зүрхний өвчнөөс хамгаалах зорилгоор маш өндөр тунгаар ууж болдог. Тэгээ энэ бол олон улсын ингээд маш гоё судалгаануудаараас ингээд нөгөө батлагдсан байдаг учраас тэгээд Е амин дэм чи өөрөө давхар хөвшрөлттэй эсрэг үйлчилгээтэй. Ер нь бол судас зүрх эрүүл байх юм бол хөвшрөлтөөс одоо маш сайн сэргийлж өгдөг ийм үйлчилгээтэй байгаа шүү. За тэгээд К амин дэмийг одоо ер нь бол ингээд Е амин дэмийг ингээд зүрхний асуудалтай. За тэгээд залуу үзэсгэлэнтэй байхыг хүсэж байгаа, дааврын өөрчлөлттэй байгаа хүмүүс бол ингээд юу яах хэрэгтэй? Нөгөө нэг давхар ингээд хамтд нь бас ингээд ууж болно. За тийм ээ. За манай Арико орж ирээгүй байгаа юм бах та найз нь онлайн сургалттай байдаг. За тэгээд дараагийн нэг юм болохоор одоо нөгөө нэг К амин дэмийг бас ууж ирвэл К амин дэмийн хувьд болохоор юу яа? К амин дэмийн хувьд болохоор одоо ямар үйлчилгээтэй вэ гэхээр та хэд маань ингээд эмчит очингууд ингэж яасан уу? Хөөх чиний судас амар хатууралтай байна гэдэргээд идэв штэ тий. Тэгэхээр нөгөө К амин дэм маань болохоор яадгүй гэхээр нөгөө судасны ханыг гэмтээгээд идэг. Ер нь бол матрикс жила протеин гэдэг ийм уург байдаг байхгүй юу? Тэр уургийг болохоор ингээд нөгөө нэг идэвхжүүлээд ингээд нөгөө нэг судасны хоожилтоос хамгаалж өгдөг. За тэгээд уургийг нөгөө нэг одоо ингээд судас хатуурал чинь ингээд ганцхан омегоноос биш одоо ингээд кальциас, хоожилтоос ингээд
сэргийлж ингээд нөгөө нэг кальцийн одоо бид нар ингэдэж штэ нөгөө кальц ингээд хэрэглээд нөгөө нэг бөөрөнд кальц үүсэл бөөрөн шохоожилт үүсээд тэгээл нэг бусад эргэтэн систем дээр ингээд шохоожилт үүсээд байна гэд ярьдаг штэ тий. Та нар ингээд сонсч байсан уу? Одоо ингээд шохоожилт үүссэн байна. Ингээд үзүүлэхээр ингээд шохоожилт үүсчихжээ. Тэгээд аль эсвэл одоо нөгөө нэг бөөрөнд маш их чулуу үүссэн байна. Тэргээд ингээд яриад идэж штэ тий. Тэгвэл энэ яадаг вэ нөгөө кальцчих процесс гэдэг зүйл бас хүний бие дээр явагдчихэдэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө тэр процесс чинь ганцхан ингээд шинэ бөөрийн одоо шохоожилт үүсэж байхад бөөрөн дээр болж ядаггүй бүх ингээд суцсны систем дээр болж идэг. Тэгээ бөөр чи өөрөө ингээд маш одоо ингээд бөөрөндөө ингээд шохоожилттай дэргээд хүмүүс та нар мэдхүү хамаатан садан ах トゥ хамаатан чинь тэгвэл яаж юм гэхээр энэ кальцчих гэдэг процесс ганцхан ингээд бөөрөн дээр ч юм уу эсвэл одоо нөгөө нэг цөсөндөө чулуутай хүмүүс эдэр байдаг шүү дээ. Цөсний чулуутай гэдэг чинь кальцчих процесс ингээд тэр хүний бие дээр ингээд алдагдаад цөсөн дээр нь очиж суугаад, бөөрөн дээр нь очиж суугаад байгаатай адилхан суцнууд дээр, суцны эндотел дээр ингээд сууж идэг байхгүй юу? Тэр ганцхан тэн дээр нөгөө кальц чи уул нь ясан дээр очиж батгах байдлаа хангах ёстой байдал энэ нөгөө нэг ингээд жил үүсгээд ингээд явцдаг байхгүй. Тэгэхээр ингээд К2 болохоор тэр нөгөө кальцчих процессыг хэвийн болгоод нөгөө нэг К2 нь болохоор кальцийг ингээд яс руу зөөвөрлөөд суцсны нөгөө нэг хатуурлаас бас таныг давхар сэргүүлж идэг гэсэн үг байхгүй. За тэгээд нөгөө нэг суцсны хатуурал чинь үүсээд ирэхээрээ зүрх ч гэсэн ингээд нөгөө зүрхний суцс хамгийн их хурдан хатуурдаг, тархины суцс хамгийн хурдан хатуурдагаас болоод тухайн хүн зүрх болон суцсны одоо нөгөө нэг шигдээс харвалтаар өвдөх гэдэг учраас одоо ямар хүмүүст К2-ыг зөвлөх вэ гэхээр элэгний үйл ажиллагаа алдагдaltaй даралт ихтэй хүмүүс заавал К2-ыг хамт туна. Одоо пульс бокстойгоо хамт туна гэсэн үг байхгүй юу манайхаа. Эсвэл бөөрийн чулуужилттай эсвэл одоо нөгөө цөсний шохоож нөгөө цөсний чулуужилттай тийм хүмүүс эдэн штэ. Эсвэл цөсний чулууга ахуулсан тэгээ цөсөө ахуулсан юм хүмүүс гаан давхар ингээд юу ингээд нөлөөлөд байдгүй гэхээр энэ нөгөө кальцчих процесс алдагдаад ингээд давхар ганцхан цөсөн дээр чулуу үүсээгүй шүү. Суцсан дээр ч гэсэн чулуу үүсээд байгаа учраас тэр одоо бие махбод дээр орж ирж байгаа одоо сүү цагаан эдэгээр орж ирж байгаа тэр кальцийг одоо нөгөө нэг яс руу зөөвөрлөх процессыг К2 дэмждэг учраас шохоожилттай хүмүүст заавал К2-ыг давхар уулгаж иж зүрхийг бас хамгаална гэдгийг хэлэх гээд байгаа санаа шүү. За юу. За тийм байна. За та хэд маань ингээд зүрхний өвчтөй хүмүүстэй нөгөө нэг юу уулгаж үзчихсэн үү? Зүрхний өвчтөй хүмүүстэй ингээд К2-ыг нэмэлтээр уулгана гэдгийг өмнөөс сонсч байсан уу манайхаа? Би ганцаараа яриад байгаа юм биш үү? Үгүй. За. Эндээ хүмүүс байна. За. Гинт юу хэлээ гэж бодлоо шүү. За тэгэхээр К2-ыг бол та хэд маань ойлгосон те? Зүрх өвддөг нэмэлтээр бөөрөн чулуутсан одоо нэг бөөр чулуутсан ямар нэгэн шохоожилттай элэгний үйл ажиллагааны алдагдaltaй за нэг ингээд хүмүүсийг үзэхээр нэг юм бид нэг юм шохоожилт үүссэн гэж ихоогоорч хараад ингээд хилээд идэх штэ эмчнэр альсгүй л ингээд цөсөн дээр ургацаг цөсөн дээр ингээд нөгөө цөсний чулуу үүссэн байна бөөрийн чулуу үүссэн байна гэдэг хүмүүс заавалчгүй зүрхэндээ одоо нэг К2-ыг одоо нөгөө нэмэлтээр ингэж ууж явах нь одоо зүрх судасны өвчнөөс давхар нөлөөлдөг шүү гэж хэлэх гээд байна. За тааврын болохоор яадгүй гэхээр бас л ингээд одоо ингээд зүрх нь яаж нөлөөлдөг вэ гэхээр зүрхний одоо булчингийн агших үйл ажиллагааг дэмждэг. За тэгээд цусны даралтыг бас баг зэрэг ингээд бууруулж өгдөг байхгүй юу? Тэгээд тааврын маань өөрөө ингээд судас тэлхэд ингээд нөлөөлж яадаг. Тэгээд хит өндөр даралттай ийм хүмүүс дээрээс нөгөө нэг фитнес спортоор ингээд хичээлдэг ийм хүмүүс болол нөгөө нэг тааврыг бас нэмэлтээр хэрэглэх нь айгүй зүгээр байдаг. За тэгээд ерөөхдөө нөгөө зүрхний хэм алдалттай тэр хүмүүс ингээд дасгал хийх үедээ эдэр илүү ингээд ачаал одоо ингээд зарим хүмүүс ингээд идэв штэ зүрхний асуудал айгүй хэцүү ингээд амьсгаадаад хол мол явах
болчдөг. Ер нь бол нөгөө зүрхний аргатай дутагдaltaй эсвэл даралт ихсэлтэй одоо ингээд халуунд ингээд амсгаадаад ингээд даралт ихсэлтэй жин илүүлдэг хүмүүс бөлхөлцөөд ингээд орох газар нь олддгүй ингээд хүмүүс байдаг штеп. Та нар сонсож ирсэн харж ирсэн ингээд миний бол нүдэнд ингээд харагдчихээн ингээд бөлхөлцөөл ингээд хөлсөн гоожол орох газар нь олдохгүй байгаа хүмүүс ингээд гарын даралттай холбоотой зүрхний үйл ажиллагаанд хийчих ачаал өгсөн байгаа аахгүй. Тэгэхээр тааврын маань бас ингээд нөгөө нэг суцыг тэлэх ингээд үйлчлэгээ үзүүлдэг учраас тэгээд нөгөө антиоксидант, эсрэгтэй эсрэг гэдрүү үйлчлэгээтэй тэгээд байдаг. Тэгээ ер нь бол ингээд тааврыныг бид нар ингээд загас далай одоо дахианы мах сүүзүүн бүтээгдэхүүнээс авдаг байхгүй. Тэнгүүт бид нар тааврыныг нэмэлтээр бас ингээд авч чаддгүй учраас та хэд маань ингээд яг тийм зүрхний асуудалтай хүмүүстэй ингээд одоо би бол яадаг вэхээр жишээ нь пульс боксыг К2-тэй ч юм уу ингээд 3 сар уулгаж агаад пульс боксоо тааврынтай 3 сар, пульс боксоо аминдимтэй 3 сар гэдэг ингээд пульс бокстойгоо хамт ингээд хэрэгэлдэг. Эсвэл одоо Б-ийн төрлийн витамины ингээд асуудалтай хүн бахан болвол яадаг вэхээр омега 3-ыг тааврынтай одоо ингээд нэг Е витаминтай ч юм уу ингээд ерөөдөө ингээд солиод юм чи хүн болгоны бие махбод айгүй өөр байдаг байхгүй юу. Тэр ингээд солиод ингээд үзүүлчихдэг учраас ингээд зөвлөдөг учраас та хэд маань яг ингээд тухайн хүндээ одоо ингээд тэ 10,000 хүн байлаа гэж бодоход хүн болгоны хашлах витамин өөр байдаг байхгүй юу. Тэгээ хүн болгоны одоо магадгүй ингээд тэ даралт ихсдэг ямар нэгэн шохоожлттой хүн болвол К витаминыг ч юм уу те эсвэл хэд их ингээ ачаалаа авдаг биеийн тамираар хичээлдэг гэхдээ зүрхний асуудалтай шохоожлтгүй тэгсэн мөртлөө зүрхний асуудалтай хүн байвал тааврын пульс бокстай ч юм уу ингээд таад маань хоршуулаад айгүй зөвлөл айгүй зүгээр байдаг. За тэгээд омега 3-ыг бол таад маань бүгд мэдчихэж байгаа хэ омега 3 бол цуцсны дотор талын эндотелийг одоо гэмтээгээд омега 3 болохоор одоо нөгөө миний охин жаахан ярьсагч заяа. За омега 3 маань болохоор яаж юм гэхээр юу яадаг гэсэн үг. Нөгөө өөх тосыг л хайлуулах үйлчилгээ үзүүлдэг байхгүй юу. Харин К2 болохоор кальцийг яс руу зөвөрлөх үйлчилгээ үзүүлдэг. Гээд ингээд ерөнхийдөө нөгөө нэг зүрхний асуудалтай хүмүүс таад маань ингээд амьдралын хэв маяг өдөөж ууж байгаа юмнаас хамаарат янз бүр байдаг учраас одоо таад маань ингээд омега 3-тайгаа хавсруулаад юмнуудаа өгөөд ин гэсэн үг байхгүй юу. Ийм одоо байдаг. Өө энэ чинь дуудлага ирсэн чинь бүр сатаарчлаа. За тийм байна. За тэгээд зүрхний одоо манай одоо омега 3-наас одоо ультра омега, майлингийн омега 3, за ер нь ямар ч төрлийн омега 3 бүгд зүрх болон сүнсний одоо үйл ажиллагаанд бол ингээд нөлөөлж байдаг учраас та хэд маань ингээд зөвлөөрэй. Тэгээд зүрхний өвчтэй хүмүүс бол ингээд шалтгаан нь янз бүр байдаг. Зарим нь одоо тий даралтнаас болж байна, зарим нь цус хөтөлбөрөөс болж байна, магадгүй зарим нь суд сатуурлаас болж байна. Туранхай мөртлөөгөөсөө за энэ нэстэй туранхай мөртлөөгөөсөө даралтны гэсэд гэдэг хүмүүс байдаг штэ тий. Тэгээ ингээ харангуут айгүй хатмал туранхай тэгээд тэр хүмүүсэд ингээ гут ямар нэгэн одоо бацис салцааны алдагдал кальцчих процесс дээр өөрчлөлттэй байвал тухайн хүндээ тохируулаад зөвлөд явна гэсэн үг байхгүй юу? Ийм байна. За дараагийн одоо манад бол 7 төрлийн омега байгаа. Алийг ч уулгаж болно манайхаа. Гэхдээ би бол энэ пульс боксыг илүү ингээд зөвлөхийг хүсэж байна. Хэрвээ Б-ийн төрлийн маршилтай пульс бокс хэрэггүй омега 3-аа ингээд зөвлөөд явчихнаа. За тэгээд коэнзим Q10 та хэд маань бүгд мэднэ те. Коэнзим Q10 гератаминтэй л байхад залуу насны ирч хүчээ хамгаалнаа гэж сурчлага явдаг гэсэн та нар санаж байна уу? За тэгвэл коэнзим Q10 бол одоо зүрхний булчингийн энергийг нэмэгдүүлж өгдөг. За тэгээд яадаг вэ гэхээр зүрх өдөрт одоо нөгөө нэг 100,000 гаруй удаа агшдаг байхгүй юу? Тэгвэл одоо энерги гэдэг зүйл айгүй чухал байдаг. Зүрхний эсүүдийн одоо энергийн үүсэх процессыг ингээд дэмжиж өгдөг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө ядаргаа багасгах, амсгаадах, одоо шинж тэмдгийг бууруулах, дасгалын ачааллыг нэмэгдүүлэх, цусны даралтыг одоо багасгах эдгээр зорилгоор Q10-ыг бас ингээд давхар ингээд таад маань нөлөөлөөрэй. Тэгээд давхараас нөгөө нэг бид нар ингэж нөгөө статины бүлгийн одоо нэг холестерин болвол аторис ч юм уу, самвастатин эдгээр ингээд эмнүүдийг ингээ ууж байгаа тохиолдолд хүний биеийн коэнзим Q10 ингээд нөгөө нэг буурж яадаг байхгүй юу? Тэгэхээр энэ Q10 чинь бас яг ингээд бие махбодын төдийгүй зүрхний энергийг одоо эсийн энергийг хариуцж яадаг ийм чухал элемент хөшөлтөө сэргийлж яадаг учраас бас нөгөө нэг ийм
нэг варфарын одоо нэг самвайстатын мэдэргээд ийм нэг статины бүлгийн ийм муудаг ийм хяналттай хүмүүс бол заалжгүй QR-ыг нэмэлтээр бас ингээд шаардлагатай байдаг. Тэгээд ер нь одоо хинт хэрэгтэй вэ гэхээр зүрхний ийм архаг дутагдaltaй одоо эмчийн хяналтанд байдаг тийм хүмүүст одоо нэг коэнзим QR-ыг бас таад маань ингээд одоо эмч нь угаасаа ингээд зөвлөсөн байдаг байхгүй. Тэгэхээр та ингээд эмч чинь коэнзим QR ууг гэж зөвлөсөн үү гэдэг тийм хүмүүстэй ингээд хаанаас авахаа мэдэхгүй ямар сайнаа мэдэхгүй өдр байгаа хүмүүст ингээд зөвлөөд уулгараа. Тэгээ би ер нь бол ингээд одоо юу гэдэг омега QR-тай гэл нэг зүрх бол ингээд гол чухал мотор. Тэгээ нэгэнт ингээд цус өтгөрлийн асуудалтай байгаа хүмүүсийг бол ингээд байнга л ингээд нэг даралт зүрхнийх нэмийг уулгаж авахгүй бол хяналтын алдуурчгаа харуулт өгүүлчих гэдэг учраас одоо ер нь бол ингээд та эдгээс эдрийг ингээд холиод ингээд уулгаад агаарэ гэж бас зөвлөмөрөө. Тэгээд за тэгээд таад маань QR ер нь яагаад зүрхний алдагтай хүмүүст хэрэгтэй юм бэ гэдгийг бас интернетээс бас хайгаад асууна үсттэй. За тэгээд дараагийн нэг юм болохоор одоо зүрхэнд одоо wild yam гэж нэрлэдэг. Энэ бол нэг wild yam ч ямар үйлчилгээтэй вэ гэхээр эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэрт үйл ажиллагааг ингээ хангах юм үйлчилгээтэй байхгүй юу? Тэгээд нөхөн үржихэн үйл ажиллагаа одоо ингээ та нар ингээ сонсож би уг нь ингээ зүгээр байсан чинь одоо нэг сарын тэмдэг алдагдаад ингээд одоо цэвэрлэлийн хам шинж явагдаад ирэхээр ингээд далт маань ихсээд гарын алга хөлийн уул маань халууд үгээд байна гэдэргээд хүмүүс яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм одоо нэг сэтгэл санааны тогтворгүй байдал дааврын өөрчлөлт ч гэсэн зүрхэнд маш ихээр нөлөөлдөг. Тэгэхээр ингээд цэвэрлэлийн хам шинж явагдаад байгаа. Инээсээ болоод даралт ингээд өөрчлөлтөнд ороод байгаа ийм хүмүүст бол яг ингээд дааврыг энэ wild yam маань ингээд нөхөд өгдөг учраас та эдийгээ бас энэ wild yam-ыг бас ингээд уугаарай гэж зөвлөж. Одоо яг тийм цэвэрлэлийн хам шинжтэй тэрнээс болоод даралт ихсээд байгаа. Ингээд далтны юм уугаад байгаа мөртлөө ингээд савлаад хэлбэлзээд нүүр нь халууд өгөөл ингээд уурлаад нэг ингээд идэг тийм хүмүүс байдаг штэ. Та нар анзаарч ирсэн үү? Таны амьдралд эргэн тойронд байдгүй. Тэгэл ингээд даралт нь ихсээл багсаал хэлбэлзээл хяналтгүй тэгэл нүүр ам нь халууд өгөөд байгаа ийм хүмүүст бол энэ wild yam-ыг бас зөвлөх нь зүгээр байдаг шүү. За тэгээд дараагийн нэг юм болохоор полио хүчил байдаг. Дууга жоохон чангалчаач хөө. Аяархан байгаад байна уу? Давхараас зүрхний үйл ажиллагаа бас ингээд дэмжиж өгнө. Тэгээд ингээд жирэмслэгээр төлөвлөж байгаа, эсвэл одоо хүүхдтэй болгоод төлөвлөж байгаа. Гэхдээ ингээд даралт мартны асуудалтай адир ийм байгаа хүмүүст бол ингээд гой 800 мг тунгаар нь ингээд өгөөд нэг гэр бэлгээс эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт эдрийг ингээд дэмжээд ингээд явхаасаа гадна давхар ингээд таны зүрх судас даралтанд бас аягүй сайн нөлөөлдөг. Тэгээд бас зүрх чинь өөрөө яг ингээд цус багталт одоо цус ингээд нэг цус багталтгүй тэгсэн мөртлөө цус маань шингэн ингээ байж ингээд зүрх судасны маань эрүүл мэнд болон биеийн бүх эрүүл мэнд хангагддаг байхгүй. Тэгвэл энэ бас метил болоод полио хүчлийг ууснараа бид нар одоо цус багталтаас давхар сэргийлж өгдөг. Тэгээд хүчил төрөгчийг одоо зөөвөрлөлт одоо зөөвөрлөлтийг бас ингээд дэмжиж ингээд өгөх үйлчилгээ бас ингээд давхар үзүүлдэг юм бас бүтээгдэхүүнийг бас таад маань бас хэрэглээрээ. За тэгээд дараагийн нэг юм болохоор мөөгний одоо иж бүртлүүд байгаа. Тэгээд энэ болохоор 4 төрлийн мөөгнөөс гаргаж авсан. За ерөөдөө бас л
бактери эсрэг, үргэлжлэлийн эсрэг, эсрэлтийн эсрэг гэдрээ үйлчлэгээ те. Тэгээд энэ одоо ингээд бид нар ингээд бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэхдээ ингээд ганцхан ингээд зүйлийг хэвийн болгох биш байхгүй юу? Одоо нөгөө нэг ингээд хавсарсан ер нь бол ингээд ганцхан тэрэн зүгээр өвдсөн тэгээд нөгөө нэг бус нь ингээд зүгээр гэж юусоо байдаггүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг одоо ингээд дархлаа тогтолцоо буурсан тий тэгээд зүрх судасны үйл ажиллагаа одоо асуудалтай тэгээд нөгөө нэг холестерины түвшин өндөр одоо элэгний асуудалтай эдэр байгаа ийм хүмүүс бол яах вэ гэхээр энэ одоо нөгөө олон төрлийн мөөгний иж бүртлийг бас ингээд зүрхээ дархлаагаа дэмжих хашлын эсрэг эдэр үйлчлэгээтэйгээр бас ингээд давхар ингээд нөгөө нэг давхар одоо юу гэдэг нэг сумаар хоёр тулаа гэдэг шиг ингээд бодох зорилгоор бас энийг одоо нөгөө нэг хэрэглэж бас ингээд болно. Тэгээ энийг хэрэглэж явах үед бас зүрхэнд маш сайнаар ингээд нөлөөлдөг. Тэгээ та хэд маань ингээд ер нь бол бүтээгдэхүүнээ зөвлөхдөө ингээд дандаа ийм хослсон найрлагатай гар ингээд хараарай. Тэгээд бүх юм бүх хүнд 100% төгс таарна гэж байхгүй. Одоо би гэхэд B-ийн төрлийн витамины харшилтай байхад манай хажууд тийм манай нөхөр үлэм ч юм уу ингээд харшилгүй байж болох байхгүй. Тэгэхээр тухайн хүмүүс тэгээ ярилцж байгаа одоо ингээд эсрэлтийн эсрэг цус шингэлэх төр үйлчлэгээтэй одоо мөөг бас байдаг. За тэгээд магний хувьд бол одоо тий магний бол одоо яг нэг эсийн одоо энерги одоо булчингийн одоо хөгжилд маш сайн нөлөөлдөг. Тэгээд магний дутагтнаас бол зүрхний үйл ажиллагаа хийм алдагдах. За тэгээд нөгөө нэг та нар ингээд яаж ийсэн нөгөө ингээд юу гэх юм те булчин шүрмэс татах тэр ингээд магний уухгүйгээс болж ингээд хүмүүст ингээд өөрчлөлт өгдөг шүү дээ. Зүрх бол тэр чигтээ ингээд булчин байгаа юм нөгөө нэг юм булчин байдаг байхгүй. Тэгэхээр ингээд булчингийн хүчийг нэмэгдүүлэх энергийг одоо нүхэн төвлөрүүлэхийн тулд одоо магниг бас ингээд нэмэлтээр бид уух хэрэгтэй. Тэгээд ер нь бол зүрхний асуудалтай хүмүүс яах ёстой вэ гэхээр нөгөө нэг маш сайн унтаж амрах, стрессгүй байх гэдэг шаардлагатай байдаг байхгүй юу. Тэгэхээр магний бол одоо зүрхэнд яаж нөлөөлдөг вэ гэхээр за зүрхний одоо цахилгаан тохиог хэвийн болгоно. Тэгээ магний дутагснаас болоод зүрх дэс нь хэм алдна. За тэгээд зүрхний одоо хэвийн ажиллах булчингийн хэвийн агшилтыг ингээ магний маань ингээ дэмжиж өгдөг байхгүй юу. Тэгээд цусны даралтыг буулгана. За тэгээд ерөөхдөө бол нэг зүрх судасны өвчнөөс урьсан сэргийлэх, тайван амрах зорилгоор орон цагаар 2 шигэр магний бас ингээд ууж хэрэглэх хэрэгтэй байдаг шүү. За тэгээд магний бол бас ингээд байгаа. Тэгээд та хэд маань бас ингээд орой шүн нойргуудаа дагаа эдэр тэгсэн мөртлөө ингээд зүрх даралт нь ингээд ихсээд байгаа үеүүдэд бол бас магниг ингээд давхар ингээд нэмэлтээр уулгарэ. За тэгээд сэлэн бас зүрхэнд маш сайнаар нөлөөлдөг. Бас л нөгөө эсийг хамгаалах эсрэг үйлчлэгээтэй. За тэгээд зүрхний булчингийн эсийг одоо нөгөө нэг гэмтлээс хамгаалах тэг өрсөлдөөн эсрэг эдэр үйлчлэгээтэй байдаг. Магадгүй ингээ монголчууд бол сэлэний архаг дутагдaltaй байдаг. Тэгэхээр ганцхан ингээл магний дутагснаас болоод зүрх өвддөггүй байх нь шүү дээ тий. Тэгэхээр сэлэн дутагснаас болж бас зүрх эдэр өвдөх магадaltaй байдаг. Тэгэхээр та хэд маань магадгүй ингээд эрдэс витамин ингээ үзээд сэлэний хэмжээ чинь аюу дутуу байхад бол ингээд нөгөө нэг зүрхний булчинг ингээд сэлэн бага байх нь зүрхний булчинг сулруулдаг. Сулруулна гэхээр зүрхний булчин суларж байгаа шинж тэмдэг ямар одоо шинж тэмдгээр хүнд илэрдэггүй гэхээр даралт багтдаг. Та нар ингээд даралт нь багтдаг тийм хүмүүс байдаг штеп. Тэгээд зүрхний цохилтын тоо маш цөөхөн болдог. Дайлангуй тамирчид бүр айгүйх ингээд нэг зүрхний булчингийнхэн тоо ингээд цөөрч эхэлж идэг. Тэгээд бамбай нөгөө нэг дааврын алдагдaltaй хүмүүс бас зүрхний булчингийн тоо ингээд зүрхний булчингийн ингээд тоо ингээд цөөрөөд идэг байхгүй юу? Та нар ингээд сонсож байсан уу? Ингээ би ингээ бамбай дааврын дутагдaltaй юм аа. Тэгээд би айгүйх даардаг. Тэгээд миний зүрхний цохилтын тоо цөөхөн буюу удаашралд ордог гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бас сэлэний дутагдлаас болж одоо энэ асуудлууд үүсдэг учраас сэлэнийг бид нар ингээд нөгөө зүрхэнд бас маш сайн ингээд нөхөж уух нь айгүй чухал байдаг. Тэгээд ингээд даралт нь хэлбэлзэл даралт нь бадаад байгаа хүмүүсийг ингээд үцхээр сэлэний айгүй архаг дутагдaltaй байдаг учраас таадыг бас тэгээ даралт багасаад байдаг хүмүүс бол ингээд сэлэнийг бас ингээд дутуу байгаа юм шиг үстэй. Дайлангуй зүрхний цохилтын тоо цөөрөд байгаа хүмүүс ингээд тий дутагдaltaй сэлэний дутагдaltaй байх юм шиг үстэй гэдгийг нь бас айгүй сайн одоо нэг тодруулж асуугаарэ. Тэгээд
тийм хүмүүст одоо зүрхний цохилтын тоо цөөрдөг, даралт багдаг хүмүүст заавал селенийг уулгаарэ. Тэгжээж бид нар уг суурьаар нь тэр хүнийг эмчлэх одоо тий одоо эмчлийн шүү. Бид нар нэг энэ төр зургийн арга заасан зүйлийг хийх биш, хин нэгэнд хэрэгтэй, тухайн хүнийг одоо эрүүл болгох одоо шаардлагатай бүх зүйлийг хэрэглэх шаардлагатай байдаг. За тэгээд дараагийн нэг юм бол одоо чацрагантай омега 3 бета каротин гэж нэрлэдэг. За тэгээд энэний талаар бол яриад хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь бол омега 3 бол бүгдээрээ л одоо зүрх судасны үйл ажиллагаа маш сайн дэмжиж өгдөг. За дараагийн нэг юм болохоор 8 номерын цай, зүрхний одоо цай гэж ууштай эмчилгээ хийжээж л эмчлэх учраас та хэд маань ингээд тий яг ийм зүрхний асуудалтай хүмүүст бол ингээд сэлгээд эргэлээрэ гэж хэлмээр байна. За дараагийн нэг юм болохоор диосман одоо флавоны полифенолуудтай венес үзийг бэхжүүлэх гээд энэ одоо нутримикс буюу ингээд шамбармын эсрэг бүтээгдэхүүн гэж үздэг. А энэ бол ганцхан шамбармд биш, венес судасны бүдүүрэл, зүрхний судасны асуудлуудад судасны эндотелийг буюу судасны дотор хааны гэмтлээс сэргийлдэг бас юм зүйлсүүд байдаг. Энийг бас ингээ хэрэгжилж болно. Тэгээ энийг бол нөгөө нэг шамбрамтай, зүрх судасны асуудалтай юм хүмүүст ингээд хэрэглэхээр давхар зүрхээж хамгаална, шамбрамдаа ч нөлөөлнө, хөлийн венес судасандаа ч ингээ нөлөөлөх үйлчлэг үзүүлдэг шүү. За тэгээд магниум мультилаттай бол яриад ах зүйл байхгүй. Тэгээд магний бол ингээд энгийн магнины дараагийн юм одоо нэг задарсан шууд ингээд зүрх болон булчиндаа нөлөөлдөг супер хувилбар болохоор магниум мультилат байдаг. Энийг бас ингээд зүрхний асуудалтай хүмүүс маань ууж хэрэглэн. За тэгээд витамин буюу одоо Б витамины комплексыг бас та хэдтэй ингээд зөвлөж байна. Тэгээд Б витамин гэдэг зүйл хүний биед ингээд дутагдахаар баг ураг байхаас дутагддаг. Ураг байхаас дутагдаад ирэхээрээ та нар ингээд сонсож байсан уу? Тэрний хүүхэд бөөлж исэн чинь харгалт өгцөн гинэ. Тэрний хүүхэд тэр хүн ингээд 17 18 настай байжгаад гинт шигдээсээр насварцсан гинэ. Тэр өвг нь амар сайн спортоор хичээлдэг, таргамж биш, ийм гоё байсан чинь гинт ингээд шигдээс болчих гинэ гээд байгаа чинь энэ хүүхэд энэ хүн
Б-ийн төрлийн витамины дутагдлыг ураг байхаас авсан гэсэн үг. Ингэж явж агаад одоо тий гинэт одоо ингээд суцсанд нь харуулт өгөө саажилттай болцсон бага насны хүүхч гэдэг юм уу ийм зүйлсүүд бол ингээд зөндөө сошиал орчноор зөндөө явж идэг. Тэгэд энэ ихэнхдээ юунаас шалтгаалдаг вэхээр жирэмсэн байхдаа ээж Б-ийн төрлийн витамин хэрэглэж байгаагүй нөгөө урагтаа хэрэгцээтэй витаминуудыг хэрэглээд ураг байхаас нь тэжээгээс болоод ингээд бага насны зүрхээр өвдөх, бага насны даралт ихсэх ийм өөрчлөлтүүд өгдөг. Тэгээд зүрхний төрлийн гажигнууд бас яг энэ үүсдэг. Тэгэхээр та хэд маань энэ Б-ийн төрлийн витаминыг ерөөсөө ингээд хавдар үүсгдэг гэж байгаа гэж ингээд үздэг. Гэхдээ энэ илүүдсэн цагт хавдар үүсгдэг. Тэрнээс бол ингээд дутагдaltaй байхад Б витамин дутагдaltaй байхад хавдраас гадна бараг хавдраасаа төрүүлээд зүрхний өвчнөөр ингээд таныг аваад явчих гээд харавлтаар шигдээсээр аваад явчих гэдэг айгүй хүнд асуудал ахгүй. Тэгэхээр энэ Б-ийн төрлийн витаминыг нөхөлгүйгээр бид нэр зүрхний өвчнөөс хамгаална гэдэг ойлголт өрөөсөө байхгүй шүү гэдгийг дахин та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Тэгээд та бүхэн тий ингээд Б-ийн төрлийн витаминуудаа хэрэглээд ингээд зүрх судасны өвчнөөс сэргийлээрээ тэгээ омега 3-гаа витаминтайгаа хавсруулж уулгаж болно. Пүүс боксоо дангаараа уулгаж болно. Тэгээд энэ дотор бол ингээд маш олон төрлийн одоо Б-ийн төрлийн витаминууд орсон байдаг. Тэгээд Б-ийн витаминууд бол ингээд зүрх судасны өвчнөөс сэргийлэн, цус багталтаас сэргийлэн, муу холестерин одоо тийм муу одоо гомоцистин гэдэг хортой нэгдлийг одоо биеэс гадагшлуулна, зүрхний булчингийн агших чадварыг одоо чадвараас ингээд таныг хамгаалж яадаг. За нэмээд болохоор одоо нөгөө нэг судасны гэмтлээс бас ингээд сэргийлж яадаг ийм үйлчлэл үзүүлдэг учраас та бүхэн маань зүрхний асуудалтай хүмүүс бас Б-ийн төрлийн витаминыг хэрэглээрэй гэж та бүхэндээ одоо зөвлөж байна. За ингээд миний өгөх мэдээлэл бол ингээд дууслаа. Тэгэд манад бол ийм олон төрлийн зүрхний юмнууд байгаа. Тэгээд хүн хүндээ тохируулаад, хүн хүндээ тааруулаад тэгээд ер нь бол ингээд хүмүүстэй ингээд имчилгээ зөвлөгөөнүүдээ ингээд өгөөрэй. Тэгээд зүрхний одоо тэр даралтны асуудал ч юм уу зүрхний өвдөлт гэдэг зүйл ганцхан зүйлээс болтгүй л гэдгийг дахин хэлмээр байна. Ерөөсөө ингээд цогцоор нь тий шоожлт арилж байгаа бол К2 тэгжээж зүрх судсан чинь нөлөөлнө гэдгийг ингээд дахин та бүхэндээ ингээд хэлье. За тэгээд өөр асууж тодруулах зүйлс байвал надаас ингээд асууж болно шүү. Нэг юм асуух юм аа. Пүүс бокс уугаад даралт нь жоохон ихлээд тахаар ямар юм өсөн дээр вэ? Даралтных нь өөрийнх нь нэмийг уулгачих. Тэгээд манайх болохоор яадгүй гэхээр ингэдэг. Ер нь архаг хүний хууч өвчнийг айгүй хөдөлгдөг. Тэгэхээр эхний удаа даралт ихсэж гин гэдэг бол ингээд байр хэтэндээ очиж нөлөөлж байгаа гэсэн үг байхгүй юу? Толгой нь болж байгаа өвдөд. Тийм. Тэгэхээр маш их судасны хатууралтай байсан гэсэн үг наад хүн чинь. Тэгэхээр ингээд даралт нь хэлбэлзээд эхний 7 хоногт ер нь бол ингээд амар их ингээд савлгаанд ордог хүмүүс. Тэгвэл бүр сайн. Энэ яг байр хэтэндээ очиж нөлөөлж байгаа. Манай бүтээгдэхүүн ургамлын ханднаас гаргаж авсан учраас ингээд эхний 7 хоног 14 хоногт ингээд айгүй сонин юм гач нөлөөнүүд илэрдэг байхгүй юу? Тийм учраас таад маань яг ингээд даралт ихсээд байгаа, зүрхээр өвдөд байгаа. Миний охин хоол идэлтэй тхүү. Жимсээр хооллоод ахаа өсөнд чийлсэн. За тэгэхээр ингээд тэгэхээр нөгөө нэг яаж ийн гэхээр байр хэтэн нөлөөлж байгаа учраас энийг сайн зүйл гэж авах хэрэгтэй. Тэгээд ууж явах тохиолдолд ингээд зүрх мөрөв дэлсэх байнга ингээд цочил сэрэх өдр тийм зовирууд юу нь илэрдэг шүү. За тэгээ уугаад агаарай. Тэгээд ахаар ингээд тэг 3 дахь хайрцагнаас эхлээд бүр даралтны юмнээсээ гардаг шүү дээ. За өдрийн мэндэ. Өдрийн мэнд. Сэлэн ухаар дотор нь уухаарад байгаа гэд хүн баахгүй сэлэн. Сэлэний хашилтай байж болно. Хашилтай байж болно. Тий. Аха. Нэг бол ходоодны асуудалтай байж болно. Ер нь бол нөгөө харшил одоо ингээ харшил гэдэг зүйл ерөөсөө бүр ингээд хүн болгонд харилцаа адилгүй янз бүр байдаг. Одоо жишээ нь Б-ийн төрлийн витамины ингээд харшил гэхэд өмнө нь зүгээрээс мөртлөө энэ удаад харшилж бас болдог байхгүй юу? Би нэг хамт ажилладаг эмчээ би айгүйх ятраад байна ингээд биендээ өөр мань хорхойг өгөөд байгаа юм шиг санагдаад байна гэдгсэн баггүй юу.
Тэгээ угаасаа нөгөө нэг Б-ийн витамины дутагдалд орохоор ингээд биендээ өрчин юм гүйж байгаа юм шиг баг үсэн дотор чинь бөөс гүйж байгаа юм шиг ийм мэдрэмж хүнд төрдөг байхгүй юу? Ийм мэдрэлийн ийм өөрчлөлтүүд өгч эхэлдэг Б-ийн төрлийн витамины дутагдлын үед. Тэгээд нөгөө нэг хамт ажилладаг юм чижээ та ингээд Б-ийн харшилтаа юу гэсэн чинь үгүй гэхээр за тэгвэл хоёлаа Б витамины комплекс хийгээ суцаар нь ингээд одоо тусалд хийж залгаад тэгсэн чинь манай хамт ажиллаж исэн эмч баримжи та явж би өөрийгөө салгачих гарчих гэдэг байхгүй. Тэгэхээр би за яахаа Б-ийн витамин жоохон асуудалтай шүү. Чамайг хараа суужээ гээд Б-ийн витамины игээл 250-тай тусал талаас ороод ирсэн шууд нөгөө эмчийн маань нүүр нь хөхрөөл эхэлсэн. Тэгсэн чинь Б-ийн одоо харшилттай болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хашил гэдэг зүйлээс бид нар амар сайн болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь бол амар сайн болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэхээр дотор нь мухаарж байгаа, тавгуурч байгаа бол ер нь бол харшилтай байх магадaltaй. Тэгээд айгуу сайн анзаараарай. Тэгээд ходоод нь бас асуусталтай байх анзаараарай. Тэгээд бас нөгөө нэг өлөн бас юм ууж одоо жишээ нь селеник ч юм уу ер нь бол манай юмнуудыг өлөн ууж болдоггүй. Өлөн уудаг цөөхөн юмнууд байдаг. Тэгэхээр буруу уусан байх магадaltaй. Өлөн байхад юм уухаар хүний дотор мухаар нь штэ. Энэ ямар ч зүйлээ юм уухаар. Тэгэхээр яг чи өлөн уусан уу? Хоолны дараа яг уусан уу? Тэ? Альсвал энэ селентэй холбоотой дотор мухааралт мөн үү биш үү гэдгийг амар сайн тодруулъя шүү. За. За баярлаа. Тэрийг элмиг ер нь хэдийг уух хэрэгтэй. Нарийн гэтэндээ жоохон шарахтай байсан. Тэгээд адин олон юм уусан л да. Энэ жил арай гайг байхаар тэрийг элэм 2-ыг уусан. Нэлийн хөлрөөл нойр хүрэл. Аха. Тэрийг элмиг ер нь бол яг 3 арцгийг уурчвал их зүгээр идэм а. Тэгээд давхар дархлаагаа айгуу сайн дэмжээрэй за. Тэгэхээр нарийн гэзлээр шахлаа үүсээд байна гэхээр цүсэн дээр асуудал байна уу? Ходоодон дээр асуудал байна уу? гэдэг юмыг бас хармаар л юм байна. Тамаа роминд. Гүйл ахгүй юу одоо 2 сартай. За. Одоо ингээд юм идэж уусны дараа ингээд юм идэж уусны дараач дээр ерөөсөө өглөө 9ч дээр ингээд аман зунгаалтсан ингээд муухай амдгцсан өглөө дандаа ингээд утах юм. За тэгвэл хоёлаа ингээд ерөөхдөө хоол боловсруулах эрдэнэ систем дээр асуудал үүссэн байгаа байхгүй юу? Өмнө ч гэсэн бас өргөөс өмнө ч тэгдэг байсан. Тэгээд одоо ч хийгээрэй. Тэгэхээр хоёлаа хэмнэл дээр хэрглэж болох юм болов уу? Тэгэхээр ходоодны омега пик 2 хэрглэж. Ходоодны омега пик. Одоо энэ харагдаж штэ байгалийн гаралтай бета каротин ба чацрагна гэж штэ энэ 31,000. Энэ омега пик гэж хүнсний эслэг байгаа. Хоо шингээдлийг сайжруулж өгөх байхгүй юу? Аха. Энэ хоёрыг хамтсан хэрглэж. Тэгээд нэг ер нь бол нэг 6 сар хэрэглээрээ за өглөө бета каротин гэж чацрагантай омега миний охин байж гараа. Одоо энэ сонсогдоод. Тэгэхээр чацрагантай нөгөө нэг ерөөхдөө нөгөө хоол боловсруулах эрдэнэ систем дээр л асуудал үүсчихэд байгаа байхгүй юу? Хоёлын чацрагантай омега уугаад өглөөд 2 шигээр өглөө үедээ уугаад пикийг өглөөд 2 шигээр пикийг жижиг амны албаар жижиг одоо 100 г усны арилаад өглөө үедээ уугаад ингээд хажуугаар нь аяг долоох хөдөлгөөн айгүй сайн хийн. Аяг долоох хөдөлгөөн. Аха. Заяа тараг бол биш. Зүгээр л ингээ хоол идчихэл аягаа долоодаг штэ монголчууд бид нар аягаа долоо яг тэрэн шиг чи тэр хөдөлгөөнийг бүр аягүй сайн нэг хэд хоног хийгээд чамд аандаа ингээд энийг уугаад аяг долоох хөдөлгөөн хийгээд ирэхээр аяндаа ингээ мэдрэгдэн за. Аяг долоох хөдөлгөөн хийлгээд байгаа нь юу вэ гэхээр ходоод улаан хоолой хоёрын завсарт спинктер булчин байдаг. Тэр булчин ажиллуулж агшаах аягүй чухал байхгүй юу? Тэрийг ингээд агшааж ажиллуулж ээж ходоодны агуулгатгун хол боловсрол улаан хоолой руу буцаж сөөргөж орохгүйгээр байх юм бол ингээд ам зурх ч юм уу ашиг тааг ингээд мэдрэмж чинь төрөхгүй байхгүй юу? Тэгэхээр жирэмсэн байх үед ураг гидсэнд байх үед дээшээ хөвлийгээ дараад ерөөхдөө нөгөө нэг
Ходоодыг чинь хямраагаад улаан ходоодны завсрын сфинктер булчингуудыг чинь сулруулад идэг. Тэгэхээр одоо мамагаа төрүүлсэн юм чинь хоёлаа улаан хөдөлгөөн хийгээд энэ хоёрыг уuna. Давхар энэ өөрөө чацрагантай омега 3 чинь хүүхдийн чинь уурга тархинд маш санаар нөлөөлнө. Аха. Ганцхан чамд биш хүүхдэд чинь сайн уурга тархинд нь сайн гэсэн үг байхгүй. Одоо хүүхний сүгээрээ бүх юм авч байгаа байхгүй. За тэгээ пик бол одоо 12 уруу гидсийг бол хамгийн сайн амжилтдаг зүйл пикийг бас ууж болно. Тэр саяын бас 12 уруу гидсийн асуудалтай байгаа хүн пикийг бас нэмэлтээр уугаарэ. Тэгээ чацрагантай омега пик 2 бол ходоод 12 уруу гидс улаан хоолойд бол үнэхээр сайн аврагч шүү. Тэгээ трийг элементийг хамт бас хэрэглэж болно шүү. За. Гэхдээ одоо энэ хөхөл үед бол бүгдийг хэрэглэж болох юм уу? Хөхөл үед чи трийг элем хэрэглэхгүй. Зөв. Пик ходоодны омега 2 л хэрэглэнэ. За. Баярлалаа. Нөгөө сайн байна уу? Нэг юм асуух гэсэн. Толгой байнг өвддөг үнд юу яасан бэ? Өглөөс эрэхтэн л толгойн байнг өвддөг гэсэн. Шүн гоё нам унтдсан болов? Унтдаг гэдэг юм. Шүн бол сайхан унтчаа. Тэгээ өглөө нь ямар ч унтсан мэдрэмж бол авахгүй. Тэгээд яг толгой нь өвдөөс ирдэг гэдэг. Тэгвэл яг хэвдээ нөгөө нэг судасны хатуурал байгаа хаа. Хэдэн настай хүн юм бол тэгэл хатууралгүй ч хүн гэж алгадав. Омега 3 гинко билаба юм уу? Айку бокс уулгаарай. Тэгээд оройд нь магний уулгаарай. За. Тэгээд даралт мартны асуудал нь юу байна? Тэрийн сайн асуугаарай. За. Даралт нь бол багтаалах гэсэн өөр. Тэгээд заримдаа гинт ихсчээд байгаа гэдэг байхгүй. Тэгээ нөгөө гинт ихсгээр даралтны юм нөгөө буулгадаг юм хамаагүй ууж болохгүй гэдэг гэсэн. Тэгэхээр доош өмчт юм байна тий. Тэгээ өөрөө нөгөө даралт багтаа үе ингээн лээ. Тэгээ заримдаа гинт даралт нь ихсгээр даралт буулгадаг юм ууж болохгүй үедээ хурцдаг гэсэн. Тэгвэл хараа пүүс боксоо силентэй ч юм уу гинко пүүс боксыг силентэй гинко билабатай уулгамаар шүү. За. 7 сартай хүүхдийн тархины даралтанд юу өгүүлбэр вэ? Одоо 7 сартай гэх чинь айгүй нялх болчиход байгаа байхгүй юу? Манахаас бол яг би зөвлөн тэрийг уулгана гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ нөгөө лецитин байгаа шүү дээ. Тэрийг одоо ууж чадахгүй дээ. Тэгээ омега 3 байна да. Тэгэл одоо агаарт гарган Д витаминыг өгнө. Одоо агаар л хамгийн чухал бол одоо нарсан омега. Тий. Нөгөө лецитин гэдэг хүүхдийн юу байгаа ш тархины тэрийг уулгаж тэрийг нөгөө нэг гинко билабатай тэрийг нөгөө нэг юутай уулгамаар байгаа хгүй юу? Омега 3-тай. Тэгэхээр одоо 7 сартай нялх учраас айгу хэцүү л байна. Тэгэхээр ээж нь айгу сайн өндөр тунтай омега 3 уумаар юм уу? Хүчээр юм аа. Хөхөл биш. Хөхөл биш юм байна тий. Тэгэхээр нөгөө нэг загсны омега 3-ыг задлаад ингэж яана гэж байхгүй дээ тий. Арай л нэлэх байгаад. Тэгэхээр манаагаас бол одоо яг хэлж мэдэхгүй байна. Би бол өстэй тэрэг гэж омега 3 бол уулгах хэрэгтэй. Гэхдээ 7 сартай амтан ч одоо хазаж чадахгүй. Яг ингээ хайчлаад амд нь хийчихье гэхээр манай омега 3 чинь тэгж болох уу? Хүүхдийн омега чинь. Хүүхдийн омега болохоор бас л яг хатуу байхгүй юу? Тийм бас л яг хатуу штэ. Тэгэхээр одоо залгиж уух насанд хүртэл айгу асуудалтай юм байна хоёлаа. Тэгэл агаарт гаргаал Д витамин уулгаал. Тэгээд одоо тийм л байна да. 3 сартай нэг хөл хүүхдтэй эмэгтэй турах гээд байгаа байхгүй юу? Тэгээ юу эргэлэх үү гэж асууад. Хоронлоо штэ. Тэгээд мама боксын зөвлө. Одоо манай нэлх ирсэж 9 хил турчаад шүү. Манай Арико байна 2 кг 2 сартай мамагаа 2 сартай байхад ирсэн 9 хил турсан биш 6 сарын дотор. Хоронлоог уусан, Pure Life уусан, 1 номерын цай уусан, мама бокс уусан. Өөр юм хэрэглэв. Тэгэл гол нь одоо эрүүл байх, амрах, нөгөө цагаан гурал идэхгүй тулд мама бокс идрээ уужиж хөхөнд цүү оруулна. 3 сартай амтанд чинь л одоо тэгэл хүн болгон цагаан гурал идүүлээд шар будаатай цай чанж өгөөл
ойрхон хооллол тэрмээ амтны чигээр тархлуулж алхаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нарыг тэгж буруугаар эрүүл мэндэд хамгаалах биш. Нөгөө хөхүүл ээж мама бокс хоромлог 2 уулгаал өтгөө хаталтай бол 1 номерын цай пүр лайфтай болгочаарай за. Жирэмсийг аягуулсан хамгаалаарэ. Жирэмсэн болчдөг шүү гэж хэлэхгүй болоос хорлог хэрглэж байгаа. Дахиад жирэмсэн болчихгүй дээ. Хоромлогийг хэдэн сартаагаас эхэлж уух уу? Төрснийхөө дараа? Ер нь бол нэг 2 сартаагаас уучхад авгүй шүү дээ. Гэтэ хажуугаар нь мама боксоо хамт уун шүү за. Сүүний гарцанд нөлөөлөх магадaltaй. Сайн би нэг юм асуухсан. За тэг. Би 3 сартай одоо. Тэгээд Юу төсөөн жоохон чулуужсан байна. Төсөөн цэвэрлээрэй гэсэн юу хэрэглэх үү? чулуужилттай байхад цүс цэвэрлэн гэж байхгүй дээ. Өтгөрл юм уу? Чин гэсэн шүү дээ. Өтгөрл юм уу? Цэвэрлэх юм бол сайн байна одоо. Зүс чин чулуучих чинь гэсэн байхгүй. За өтгөрлөлтэй байгаа юм байна тий. Тэгээ одоо 3 сартай жирэмсэн юм уу? Жирэмсэн биш. Төрцөө. 3 сартай тэгвэл хоёулаа ер нь бол айхтар цэвэрлэгээний юм гэхээсээ илүү элэг цусны цайл угаарай за. Тэгээ өглөөний цагаан маш сайн ууна. За тэгээд К витамин ууна. Ер нь бол тэгэл хөхөл мама боксоо угаал элэг цусны цагаал уучих. Тэгээ өглөөний цагаа сайн уугаад айхтар үлсэхгүй хүн шиг цусыг ялгаруулах ажлын хийлгээл тэгэл байна да. Одоохондоо нэлэх болохоор хоёлаа цэвэрлэгээ хийгээд хэрэггүй яах юм. А витаминтэй бүтээгдэхүүн ер нь аль нь нэлээ? Их А витаминтэй. Ритм байгаа шүү дээ. Мама боксоо. Таад маань ороод найрлууд нь бүгд байгаа даа. Мама бокс ритм 2 бол А витаминтэй. Vision box бас байгаа. Vision box бол бас айгуу гой тунгаараа идэв. Баярлалаа. За ингээд сургалт маань юу? Хатаг мэт гараад байгаа юм юу сайн бэ? Новамин. Тэгээд хатган дээр нь штэ. Юу ер нь нэг бактериолог өгүүлчихгүй юу? Олон гараад байгаа бол бактериолог өгүүлчих. Тэгээд хатганд хамгийн сайн тос бол манай уян номоо. Бүр үнэхээр сайн. Би Үзбекистан руу аяллаар явж байгаад миний духан дээр нэг юм гарсан. Тэгээ ер нь бол явахын өмнө ингээл гараал тэгэл би нэг ингээл холоос шахаал амар том суурьтай хатдаг гэсэн аахгүй. Тэгээ яад юм лээ гэж бодож агаад тэгээ угаасаа шахаад идэ гарахгүй тэгсэн мөр амар суурьтай. Тэгээ яалтчгүй ингээд нэг юм батгах юм шиг хатдаг юм шиг юм байсан. Тэгэл Улаанбаатараас Чингис хаанаас онгоцсон суугаад Бээжинд онгоцоор суугаад Бээжинд очиход миний нүд рүү хавдаад ингээд угшаад ирсэн бүр ингээд нөгөө духан дээр гарсан юм чинь. Бурхан минь би ч одоо лидер цулаа авахгүй л Үзбекистан орж илээ. Одоо яадаг үлээ гэл нэг мэслийн эмчигчтэйг явсан, бацрын эмчт явсан. Хоёлаа бараг эмээ сан ороод хутга олвол зүсээд гаргачих ухааны 2 эмч ярьж байгаа байхгүй юу? Бацрын эмч чи мэслийн эмчтэй бол энэ хатаг бол зүсээл хайчих шүү дээ. Тэгэл Бээжингийн онгоцны бодлоор ирсэн чинь надтай хамт явж исэн гихч. Баримжийн уян номог та тавиад ингээд яагаад хаа гэдгийгсэн. Тэгээ би уян номоо тавиал 3 хоногийн дараа би ямар ч асуудалгүй хавна боо нөгөө хатгинч байхгүй эдэнч байхгүй алгуулсан шүү дээ. Тэр яг ингээд яг тэр уян номоо гээд ийм хүрэн өнгөтэй тос байгаа заяа. Тэр тосыг тэр хатгин дээр хуулаарай. Тэр бол үнэхээр сайн. Тэгээл дархлаагийн жоохон дэмжиж өгч. Харин ойр хатаг өвдөг хоёроос гараад байна. Тийм тэгэхээр наад хатаг өвдөг хаяар гарч байгаа бол бактери халдвар байна гэсэн үг хэвгүй юу? Тэгээ бактериуд чинь одоо бүр амар хуяглагдсан. Одоо тэ амокцлин, ципрофлоксацин эдэргээд антибиотик дарагдхаа болцсон. Тэгэхээр бид нар ингээд буруу антибиотик ч юм уу буруу эмчилгээ хийвэл буруу болчих учраас яг тэр хатагнаас нь дээж ахуулаад шинжилгээ өгөөд тэгээд тэр явцдаа номиноо угаад давхар нөгөө нэг энэ нөгөө юма капреса тавиад яваарай. Тэгээ хатаг бол ерөөсө халдвар төвчин штэ. Яага энэ тэнд гараад байна гэдэг бол нэг идэгээл энэ тэнд наагаад байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ дээр бас шинжилгээ өгөөрэй. Давхар бас таглаад ивчээд новамин идэр, Д витамин идрээсээ угаарай, ашигтай бактери угаарай. Иммуно бокс бас сайн байдаг шүү. За тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Хэдүүлээ бараг 50 гаруй хүн сургалтанд орж ирсэн байна. Тэгээ орооны 19 цагийн сургалт бас. Өнөөдөр чи 3 дахь өдөр мөн үү?
За оройн 19 цаг энэ сургалтаар хэдүүлээ ингээд уулзцгаая. Тэгээд орой болгоё маркетинг ярина, бизнес ярина, бүтээгдэхүүнөөсөө ярихгүй байгаа шүү. Тэгээ бүгдээр нь амжилт хүсье. За тэгээд бүгдээрээ гоё 300 оноонуудаа бүгдээрээ хийгээд ацтан болоорой гэж бас та бүхнээсээ хүсэж байна. Баяртай. Баярлалаа. Яа баярлаа. Баярлалаа. Баярлаа.